Сайн байна уу? Энэ удаад Facebook хаягаа гар утаснаас хэрхэн арилгах талаар заах болно. Facebook рүүгээ нэвтэрж орно. Тэгээ орсныхан дараа нь баруун дээд байдаг setting орно. Тэгээд setting-ээс нь доошоо явуулж байнгут setting privacy гэсэн хэсэг байна. Үүн дээр нь дараад үүн дотор нь байгаа privacy shortcut гэсэн хэсэг байгаа. Үүн дээр нь дарна. За тэгээд оронгууд дараах дэлгэц гаж ирнэ. Үнийг нь доошоо явуулаад ижангууд хамгийн доод хэсэгт нь delete account and information гэж байгаа. Үүн дээр дарна. За тэгээд дараад оронгууд хоёр сонголт гарч ирдэг байгаа. Эхнийх нь болохоор өөрийнхөө хаягийг төр хугацаанд хүчингүй болгох. Харин доотлих нь болохоор нэг мөсөн өөрхөн хаягийг устгах гэсэн ийм хоёр сонголт байгаа. За энэ удаад болохоор устгах гэдэг дээр нь дараад үргэлжлүүлье. За тэнгууд дараах дэлгэц гарч ирнэ. За энийх нь болохоор жинхнээсээ устгах гэж байгаа юу гэж зүгээр төр хугацаанд хүчингүй болгох гэсэн ихнийх нь. За дараачих нь болохоор download your information гэдэг та өөрхөн мэдээллийг татаж авах уу гэсэн хэсэг гарч ирнэ. Тэгээд нэг өөрхөн пэйж хуудас аппликейшн гэдэг тохиргоонуудыг энэ чинээсээ хийж болно. За тэгээд delete account дээр дарангууд таны пассвортыг таг өөрөө жинхнээсээ устгах байгаа үгүй гэж нь шалгасан пассвортыг хэсэг гарч ирнэ. Хэмжээний өөрхөн пассвортаа хийгээд тэгээд continue гингүүд одоо яг жинхнээсээ устглаа шүү гэсэн дэлгэц гарч ирнэ. Гэж энэ хаягаараа 30 хоног орохгүй бол таны бүх мэдээллүүд алга болдог гэсэн анхааруулгатай гарч ирнэ. За энэ дээр нь delete account гэж дарах юм бол таны бүх мэдээллүүд устгаж алга болно гэсэн үг ээ. Танд манай бичлэг таалагдсан бол лайк болон шеэр хийж өгөөрэй. Манай IT сегментээ нэгдээд шинэ мэдээллийг цаг алдахгүй хүлээж аваарай. Танд ямар нэгэн асуух зүйл гарвал бидэнд хандаарай.